Иран улсын дэд удирдагч Аятолла Али Хаменей Америкийн нэгдсэн улсын бууж өгөх тухай шаардлагыг хүлээж авахгүй. Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэнгэлээ. Орос улбаны улсын Курск мужийг сэргээн босгох ажилд бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын 5,000 ажилтан туслан гэлээ. Энэтэй улсын ерөнхий сайд Моди Пакистаны галз зогсоох хэлэлцээрийг Америкийн нэгдсэн улс зуучилсан гэх мэдээллийг нэлцаалаа. Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Ираны дэд удирдагч Аятолла Али Хаменей Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын болцолгүй бууж өгөх шаардлагыг эрс нийцааж, Америкийн нэгдсэн улсын зүгээс цэрэг дайчилал ухрааж нөхөж болохооргүй хэмжээний хохирол амсахыг нь анхааруулжээ. Дональд Трамп өчигдөр Аятолла Али Хаменейгийн амь насанд занал хийсэн утгатай мэдэгдэл хийж, Иран улсыг Израилийн өмнө ямар ч нөхцөл болцолгүй бууж өгөхийг анхааруулж байсан юм а. Өнөөдөр тэрээр Аятолла Али Хаменейн харин мэдэгдлийн дараа мөргөлдөөнд Америкийн нэгдсэн улс цэргийн оролцоотой байх эсэх тухайд эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэжээ. Ингэхдээ мэдэгдлийнхээ төгсгөлд миний юу хийх гэж байгааг хинч мэдэхгүй, шийдвэрээ эцсийн мөчөд гаргана гэж хэлсэн нь нөхцөл байдлыг тун эргэлзээтэй тодорхойгүй болгож байна. Түүний хувьд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах хэлэлцээрийг эрт хийгээгүйд тун шүүмжлэлтэй хандж байгаа. Хэрвээ Иран Америкийн нэгдсэн улстай цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэлд хүрчигсэн байсан бол Израиль Ираны мөргөлдөөн иймдээ хүрэхгүй байсан гэж удаадараа анхааруулж байгаа юм а. Үүнээс болж зарим шинжээчид Америкийн нэгдсэн улс Ираныг хэлэлцэл хийгээгүйхэн төлөө холбоотон улс болох Израиль Иран руу халдах зөвшөөрөл өгсөн гэж таамаглахад хүрээд байна. Энэ талаар Ираны дипломатууд ч нээлттэй хэлж байгаа. Тухайлбал Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Арагчи Израилийн довтлогоо эхэлсэн өдөр Израиль Америкийн нэгдсэн улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр довтолсон байх ямар ч боломжгүй гэж байсан юм а. Цаашдын дипломат яриа хэлэлцээрийн тухайд Иран Америкийн нэгдсэн улсын албаны хүмүүс зөрүүтэй байр суурь илэрхийлж байна. Дональд Трампын хэлснээр Ираны талаас түүнтэй холбоо тогтоосон гэж байгаа тул төлөөлөгчдийн хооронд уулзалт болох магадлалтай. Гэвч нэгдсэн үндэсний байгууллага Ираны байнгын төлөөлөгчийн газар Америкийн нэгдсэн улстай хэлэлцээ хийх боломжийг үгүйсгэж Иран шагалтанд автан хэлэлцээ хийхгүй, тэр тусмаа дайныг дэврэгчтэй хизээж хэлэлцэхгүй гэх мэдээллийг гаргасан байна. Мөн Дональд Трампын Ираны дэд удирдагчийн эсрэг хийсэн сүрдүүлгийг хулчгаар үйлдэл гэж нэрлсэн байв. Мөн Израилийн гадаад хэргийн сайд Ги Жонг Сар Иран ямар ч хэлэлцээ хийхгүй, бид зорилгодоо хүрэх хүртлээр цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдгдсэн байна. Гэхдээ зарим ажиглагчдын мэдээлснээр Ираны 3 жонгоц Иран болон Америкийн нэгдсэн улсын хооронд хэд хэдэн удаа зуушлал хийж байсан Оман улсад ирсэн гэж байна. Тодорхойлбол 5 гаригийн орой Ираны засгийн газрын эзэмшлийн 2 онгоц тус улсын агаарын хилийг давж Оман улсад газарсан талаар нислэг хянах Flight Radar 24 цахим платформд мэдээлжээ. Мөн Ираны Mirage Airlines компани 3 дахь онгоц ч мөн орой Оманд газарсан байна. Одоогоор тэдгээр онгоцнуудын зорчигчид хэн байсан нь тодорхойгүй байна. Мөргөлдөөний нөхцөл байдлын тухайд өнөөглөөний байдлаар Иран 2 удаагийн цохилтоор нийт 30 орчим баллистик буужин харвсан гэлээ. Израиль тэдгээрийн ихэнхийг устгасан байна. Хохирлын талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Нөгөө талаас Израилийн айрам Техран хот руу 50 гаруй сүнөөгч онгоцоор довтлсон гэлээ. Ираны зүгээс хохирлын тухай мэдээлэл хийгээгүйч олон улсын атомын энергийн агентлаг 2 баяжуулах байгууламж эвдэрсэн болохыг баталжээ. Орос улбаны улс Украины дайныг аль болох хурдан хугацаанд боломжтой бол энхийн замаар дуусгахыг хүсэж байгаа. Хэрвээ Киев болон барууны холбоотнууд нь яриа хэлэлцээр хийх хүсэлтэй байвал хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тодорхойлбол тэрээр 6 дугаар сарын 18-ны орой олон улсын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын редакторуудтай хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Путин Зеленскийтэй уулзахад бэлэн байна. Орос улбаны улсын хувьд Украиныг хэлэлцээнд хэн төлөөлж байгаа нь чухал биш, харин эцсийн гэрээнд хууль ёсны засгийн газрын гарын үсэг заавал байх ёстой гэдгийг тодтогчээ. Кремлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч биш гэж үзэж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан удаатай. Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ оны 2 дугаар сарын 18-нд
Путин Зеленскийтэй хилэлцэхэд бэлэн байгаач түүний хууль ёсны ерөнхийлөгчид мөн эсэх нь эргэлзэж байгаа тул яриа хэлэлцээр хойшилж оних тайлбарыг өгчээсэн. Украиний хууль тогтоомжийн дагуу дайны онцгой байдал зарлагдсан үед сонгуул зохион байгуулахыг хориглодог. Уг дайны онцгой байдал 2022 оны 2 дугаар сарын 24 буюу дайн эхэлснээс хэдхэн цагийн дараа хүчин төгөлдөр болсон байдаг. Мөн Украиний хуулиар сонгуул аюулгүй тэгж тасалдалгүй байх ёстой бөгөөд иргэдийн байрлаж байгаа орон сууц дэд бүтцэд байнга халдаж байгаа орчинд энэ нөхцөлийг хангах боломжгүй гэж үзэж байгаа юм. Дашрам дуртахад Владимир Путин 6 дугаар сарын 14-нд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа 6 дугаар сарын 22-нд хоригдол болон амиургацсан цэргийн солилцоог дууссаны дараа Киевтэй галзуурсах асуудлаар хилэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар хэлсэн байна. Гэвч энэ удаад дахин Зеленскийгийн хууль ёсны байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлж байгаа нь галзуурсах хилэлцээрийн магадлалыг бууруулсан хэрэг болж байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Умар Солонгос Оросын дайнд нэрвэгдсэн Курскийн бүс нутаг дахь сэргээн босголтын ажилд оролцуулахаар 5,000 ажилтан илгээх гэж байгаа талаарх мэдээлэл цацагдлаа. Тодорхойлбол 5 гарагт Оросын таас агентлагийн мэдээснээр Умар Солонгос барилгачдын 1 дивиз 2 цэргийн бригад буюу нийт 5,000 хүн мөн 1000 газар доорх тэсрэг бөмбөг цэвэрлэгч илгээхээр болсныг хэлсэн байна. Оросын холбооны улсын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгугийн Умар Солонгос улс дахь айлчлал өчигдрөөр тусгаруулсан. Тэрээр энэ 7 хоногийн мягмар гарагт Пинянд Умар Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах үеэр энэ төлөвлөгөөг баталсан гэж Оросын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Умар Солонгосын төрийн мэдээллийн хэрэгсэл уг уулзалтын үеэр Ким болон Шойгу урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөө мөн хэлсэн гэж мэдээлсэн байна. Өмнөд Солонгос болон Америк нэгдсэн улс энэ мэдээлэлд шуурхай хариу өгч үүнийг нэгдсэн үндэсний байгууллагын хориг арга хэмжээг зөрчиж байгаа үйлдэл гэж шүүмжилсэн байна. Сүүлийн саруудад Умар Солонгос Оросын цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрч байгаад олон улс боломжилж байгаа. Ингэхдээ жирийн ажилчид биш цэргүүд Оросын холбооны улсын талд Украины эсрэг байлдаж байгаа гэх мэдээлэл олонтоо гарсан. Иргэн сануулгад өнгөрсөн 11-р сард Орос болон Умар Солонгос харилцан батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнд аль нэг тал нь түрэмгийлэлд өртсөн тохиолдолд нөгөө тал нь туслах тухай заалт орсон бөгөөд Ким Жон Ун хоёр улсын харилцаа шин төвшний холбоотны хэмжээнд хүрсэн хэмээн мэдэгдэж байна. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын мэдээлснээр өнөөгийн байдлаар Умар Солонгосын 15,000 орчим иргэн хоёр орны аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд Орост ажиллаж байгаа нь Пиняны хувьд орлогын нэг их үүсвэр болдог байна. Түүнчлэн Америк нэгдсэн улсын зүгээс сүүлийн 3 сарын хугацаанд Оросын нутаг дэвсгэрт байгаа 11,000 Умар Солонгос цэргээс 1,000 нь амир үтсэн тухай дурдсан байна. Мөн энэ оны 4-р сард Өмнөд Солонгосын нэгэн парламентын гишүүн 600 цэрэг амир үтсэн гэж мэдэгдэж байжээ. Энэтхийн ерөнхий сайд Нарендра Моди Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ 5 дугаар сард 4 хоног үргэлжилсэн Энэтхэг Пакистаны хоорондын мөргөлдөөний дараах гал зогсоох тохиролцоо нь хоёр улсын зэвсэг түвшний шууд харилцаагаар хийгдсэн болохоос Америк нэгдсэн улсын зуучлалаар хийгдээгүй гэдгийг тодорхой хэлсэн гэлээ. Мөн Энэтхийн гадаад хэргийн нарийн бичгийн дарга Викрам Мисри 5 гарагт болсон хэвлэлийн бохирлын үеэр хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Мөн тэрээр Энэтхэг улс өнгөрсөн хугацаанд ямар ч зуучлалыг хүлээн зөвшөөрч байгаагүй цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолжээ. Хоёр улсын төрийн тэргүүд мягмар гарагийн орой ярьсан утсаар ирсэн байна. Энэ нь Дональд Трампын санаачилгаар болсон гэдгийг бол мэдээлж байна. Учир нь талууд Канадад болсон 7-гийн бүлгийн уулзалт үеэр уулзаж амжаагүй байсан байна. Утсаар ярилцсан хугацаа 35 минут болж хүргэлжилжээ. Цагаан ордноос Моди Трампын утасны ярианы талаар ямар нэгэн мэдээлэл одоогийн байдлаар хийгээгүй байна. Пакистан өмнө нь 5 дугаар сарын 7-нд Энэтхийн армийн эхлүүлсэн яриа хэлцээний дагуу гал зогсоох тохиролцоо хийгдсэн гэж мэдэгдсэн. Мөн 5 дугаар сард Аль Жазира телевизэд өгсөн ярилцлагада Пакистаны гадаад хэргийн сайд Ишактар Америк нэгдсэн улс зуучилсан гэх мэдээллийг няцааж Исламабадад ямар нэгэн гадаад хүчний оролцоогүйгээр биедан шийдвэр гаргасан гэдгийг хэлж байсан юм. Энэтхэг Пакистаны хоорондын энэ удаагийн зэвсэгт мөргөлдөөн нь 4-р сарын 22-нд Энэтхийн мэдээлэл байдаг Кашмирийн Пахалгам хотод болсон халдлагаас үүдэлтэй. Тус халдлагад 26 энгийн иргэн амиа алдсан. Энэтхэг улс уг халдлагыг Пакистаны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл үйлдсэн гэж буруутгасан бол Пакистан энэ мэдээллийг үүсгэж байгаа. Халдлагын дараа 5-р сарын 7-ны өдөр Энэтхэг улс Пакистан болон Пакистаны мэдлийн Кашмир дахь хэд хэдэн байршил руу пуужин цохилт өгснөөр нөхцөл байдал улам хурцтаж хоёр улсын хооронд мөргөлдөөн дэгдэхүй гэсэн болгоомжлол үүсэж байсан юм а.
За Пакистаны мэдээлснээр энэтхийн товтлогооны улмаас 51 хүн амнасаа алдсан. За алдсны дотор бага насны хүүхдүүд байсан гэдэг мэдээлэл байгаа. За нөгөө талд энэтхийн зэвсэг түвшний мөргөлдөөний үеэр 5 цэргийн албаа агч амлалцсан. Амнасаа алдсан гэдэг мэдээллийг одоогийн байдлаар өгөөд байна. За одоогоос 20 жилийн өмнө энэтхэг хятад улс хямд өртөг бүхий үйлдвэрлэл нийлүүлэлтийн хурдаараа дэлхийн нийтийг гайхшруулж байсан. За тэр цагаас хойш хятадын экспорт огцон өсөж олон улсын худалдааны нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн гэж хэлэхэд болно. Тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улсын өндөр тарифаас үүдэлтэй хятадын Америк нэгдсэн улсаас бусад улс орнууд руу хийж байгаа экспорт дахин хурдтай нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятадын гадаад улс орнуудтай хийсэн худалдааны ашиг ойролцоогоор $500 тэрбум өнгөрсөн жилийн мөн үеэс 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан өндөр тарифуудын улмаас улс орнууд Хятадтай хийх худалдаагаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй хүрч байна гэж шинжээчид дүгнэж байна. Хятадын экспортын шин давалгаан дотоодын хэрэглэгчдийн эрэлт сул байгаатай мөн төрөөс хэрэгжүүлж байгаа гадаад худалдааг дэмжих бодлогын үр дүн юм а. Тодорхойлбол үйл хөдлөх хөрөнгөний салбарын хямрал иргэдийн худалдан авалт хийх сонирхлыг багасгаж эхэлсэнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид сүүлийн үед үйлдвэрлэлийн салбартаа их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт хийж дотоод эрэлт хэрэгцээнээс давсан хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүн дээр нэмээд Америк нэгдсэн улс гадаад улс орнуудыг өндөр тарифаар өөрсдөөсөө түлхэж байгаа нь Хятад улсад боломж боллоо гэхэд хэлцгээргүй байгаа юм а. Статистикаас харахад Хятад улс бараг бүх төрлийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх эзлэх хувиа огцом нэмэгдүүлжээ. Энэ өсвөл тариф нэмэгдсэн ч үргэлжлэх төлөвтэй, учир нь Бээжин экспортод чиглэсэн бодлогоо өөрчлөх магадлал тун байгаа. Америк нэгдсэн улсын эрэлт буурсан ч Хятад улс бараагаа Зүүн Өмнөд Аз, Латин Америк, Европоор чиглүүлж байгаа юм а. Гэхдээ энэ байдал Хятадын худалдааны түншүүд Америк нэгдсэн улсын дарамтад оруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Дональд Трамп Хятадын чухал худалдааны түншүүд болох Вьетнам, Камбож, Индонез зэрэг орнуудад өндөр тариф ногдуулахаа удаадараа анхааруулж байгаа. Мөн Европын холбоог Хятад улстай худалдааны чиглэлээр яриа хэлцэл хийхгүй байхыг уриалж байгаа юм. Тэнгэрлэг зэн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Үргэлжлүүлэн та бүхэнд олон улсад болсон бусад үйл явдлын мэдээллийг товчоор үзүүлье. За Япон улсын Nippon Steel Америк нэгдсэн улсын US Steel компаниг 14.9 тэрбум доллараар худалдан авч дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгчдийн нэг боллоо. За Америк нэгдсэн улсын ган үйлдвэрлэлийн зах зээлд нэгэн томоохон тоглогч орж ирж байгаа нь энэхүү худалдаа авах хэлцээр үеэр бодит биелээ болж байна. За өнгөрсөн жилийн хувьд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байдны засаг захиргааны үед энэхүү худалдаа авах хэлцлийг зохицуулагч байгууллагууд шалгаж хойшлогдоод байсан бол энэхүү Дональд Трампын засаг захиргааны үед худалдаа авах хэлцэл эцэлэгдэж байна. За Японы талаас нэг хувьцаанд $55 төлөх ба компани өрнөөс төлөвлөсгөр болсон байна. За энэ 5 гарагийн үдээс хойш Lakers багийн ихэнх хувьцааг Баасын гэр бүлээс $10 тэрбум үнэлгээтэйгээр худалдаа авахар болсныг ESPN агентлагаас мэдээллээ. За уг үйл явдал дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үнэлгээтэй мэргэжлийн спортын франчайзын худалдан авалт гэдгээр тэмдэглэгдэж үлдэж байна. За өнгөрсөн 3 дугаар сард Boston Celtics баг $6.1 тэрбум зарагдаж байсан удаатай зарим энэхүү рекордыг Lakers баг эвдэж байна. За харин гэхдээ ерөнхийлөгчийн албан тушаалд за одоогийн ерөнхийлөгч хэвээр үлдэн гэдэг мэдээллийг хамгийн сүүлд өгöd байна. Австри улсад өнгөрсөн 7 хоногт олон нийтийг цочирдуулан нэгэн аимшиг тэрэг гарчээ. За Австри улсын өмнөд хэсэгт байрлах Грац хотын нэгэн ахлах сургуульд галт зэвсгийн алдлага гарсан. За уг хэргийн дараа засгийн газар галт зэвсгийн тухай хуулийг чангатахаар болсон байна. За 21 настай уг халдагч этгээдийн хэрэгт ашигласан буун за өөрийнх нь хууль ёсны эзэмшлийн буу байсан. За буунууд байсан ба зэвсэгт этгээд төгссөн ахлах сургуульдаа уг хэргийг үйлдсэн гэж мэдээлж байна. За хэрэгтэн ангийн буу болон глок гар буу ашиглан ангийн буу болон глок гар буу ашиглан 10 хүний амнасыг хохиросон ба за дараагаар нь уг зэвсгээр өөрийн амийг өгдөжээ. Австри улс Европын улс орнуудад харьцуулахад галт зэвсгийн худалдан авалтын талаар харьцангуй тайван бодлого баримталдаг байсан боловч уг хэрэгээс улбалан зарим дүрм журмыг чангатахаар болсноо ийхүү мэдэгдэж байна. За Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Канадад болсон 7-гийн бүлгийн уулзалтын үеэр Дональд Трамптай Украины нөхцөл байдлын талаар ярилцахын төлөө 5,000 нийлнээс нисэж очсон боловч Дональд Трамп түүнтэй уулзах байсан өдрийнхөө өмнөх шөнө Америк нэгдсэн улс руу буцжээ. За ийхүү Дональд Трамп Орос Украины хорцтмол байдлыг үл хайхран
Иран Израилийн асуудалд анхаарлаа хандуулсан нь Украины улсын дипломат төлөөлөгчүүдэд ихээхэн бухимдуулсан хэрэг боллоо гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Тэнгэрлэгс гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа.